Эрүүл байна уу? Эм сум юу байна? Тэгэхээр арх согтууруулах ундаа бол савнаасаа бусдыг дийлдэг гэж ярьдаг. Энэ нь ч одоо үнний ортоох. Ялангуяа одоо зүрх судасны эргэтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг, эрсдэл хүчин зүйл болдог талаар та бүхэнд мэдээлэл олгоё. Арх болон согтууруулах ундааг бол зүрх судасны одоо сөргөөр нөлөөлдөг эрсдэл хүчин зүйл гэж үздэг боловч хэрхэн нөлөөлдөг, яагаад эрсдэл болдог, эмгэг зам буюу мөн чанарыг нь одоо ойлголт нь бол бас төдийл нь хомос байдаг. За тэгээд архийг хэрэгэлсэн үед тий архийг цогтууруулах ундааг хэрэгэлсэн үед бол одоо та бүхэн хоол боловсруулах замаар дамжаад цуснд ордог. Цуснд орохоор захын судас гэж ярьдаг гар хөл одоо захад очих цусан хангамжийг сайжруулдаг. Яагаад гэвэл цусны реологчсон чанарыг сайжруулаад захын судасыг одоо тэлснээс болоод захад очих цусан хангамж нэмэгдэхээр энэ маань зүрхэнд бол ачаал болж ирдэг. Зүрх маань ачаалтай болж эхлэхээс болоод одоо даралт докторгүй борлох, даралт одоо буурах эсвэл ихсэх гэх мэт одоо зүрх хийгээд даралт маань докторгүй шинж ачаалагддаг. Хоёрдугаарт нь арх бол одоо этанол буюу этил спирт гэдгийг та бүхэн мэднэ. Яагаад гэвэл энийг хэрэглэсэн нөхцөлд бол ялангуяа сэрэл мэдрэлээс гээд сэрэмтгий эсүүдийн одоо үйл ажиллагаа алдагдуулдаг. Тэр дундаа бол одоо архитаж согдох үед бол одоо тий хөл гарын тань тоцоо, яриа эдрэх, ухамсар тухайн алдагдах, шийдвэр гаргах чадвар алдагдаг гэх мэт одоо төв мэдрэлийн тогтолцоо буюу мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөлдөг гэсэн. Яг үүнтэй адилхан одоо зүрхний сэрэл үүсэх, сэрэл дамжуулах, тэрний нөлөөгөөр агших энэ сэрэмтгий эсүүд бас тодорхой хэмжээгээр нөлөөлснөөс болоод энэ үйл ажиллагааны одоо өөрчлөлтийг одоо нэмэгдүүлснээс болоод хим алдагдал сэтрэх, хим алдагдал үүсэх, хим алдагдах хэвшлийг бол нэмэгдүүлдэг гэдгийг бол та бүхэн мэдж байгаа. За 3 дугаар одоо хортой хүчин зүйл нь болохоор энэ маань илгэнд бол одоо алкохол дегидрогеназа гэдэг энзимийн нөлөөгөөр одоо задарч ус болон үр зөрчлийн хий болж биеэс хоргуулж гадагшлах ёстой. Гэтэл энэ одоо илгэний эсийн энэ үйл ажиллагааг давсан хэмжээгээр архийг хэтрүүлэн хэрэгэлсэн нөхцөлд одоо шаардлагын бодисууд гэж ярьдаг те хагас цэцэрлэгийн бодисууд болох альтигууд цус, ацетил альтиг цуснд үүсдэг гэсэн. Энэ ацетил альтигд өөрөө ингээд хорвоо шин чанартай одоо судасны эндотел байлуу судсанд бол одоо хүчтэй цочрох нөлөө үзүүлдэг, эсэлтэлтэй уруулыг нэмэгдүүлдэг, улмаар одоо судасны тонусыг нэмэгдүүлэх, сулруулах үйл ажиллагаа бууруулсантай холбоотойгоор одоо захын судас болон тарих, бусад эргэтэн очих цусны хангамжийг одоо судас алдагдуулж одоо судасны тонусыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор даралт ихсэх, одоо шинэ өвчин, сэтрэх, судас сатуурал, эрчимжих, улмаар одоо судасны тооноос одоо нэмэгдчихэд тавигдахгүй байх гэх мэт одоо хортой нөлөө үзүүлдэг. Энэ нь бид нарт яаж ажиглагддаг вэ гэхээр шаардсны дараа бол даралт нэмэгддэг тийм толгой шилэн үзүүгээр өвддөг, улмаар бол зүрх орчим их хөвгөө болж одоо зүрх бэлбэгнэж улмаар зүрхээр хатгах шинж илэрдэг, улмаар даралт одоо ихсчээд буурахгүй шинж ажиглагддаг. Тийм учраас одоо энэ зүрх судасны эрсдэл хүчин зүйлд бол сөргөөр нөлөөлдөг. Тийм учраас та бүхэн бол тий архийг бол зөв зохистой хэрэгэлдэг. Улмаар одоо энэ хүчин зүйлийг одоо эрсдлийг мэдснээр бол байнга тогтмол одоо хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг та бүхэн зөвлөмөр байна.